танай компани ингээд нэг юм хөнгөлөлтөө үнээр нөөц олгоцсон юм шиг танах тэрийг худалдан борлуулад тэгээд тэрүүгээрээ төмөр зам барьцсан юм шиг ингээд нэг юм альж талаас нь ойлгож болохоор ийм хачин мэдээлэлүүд айгүй их явчихсан. Тэгэхээр та бүхэн маань мэдээж санхүүжилтийн тодорхой хэлбэрийг Эрдэнэс самтлагын компани, тавталгын компаниас ингээд нүүрс худалдан борлуулах замаар зарим одоо санхүүжилтийг өгч болно гэдэг угаасаа засгийн газрын болон холбогдох яамдуудын тогтоох шийдвэрээр ингээд баталгаажсан байгаа. Гэтэл энэний сул тал нь юу юм? Давуу тал нь юу юм? Танай компани бол энийг бас ингээд хүсээгүй мөртлөө өөрөөсөө яг ийм юмруу ингээд яваад орхоос арга байхгүй санхүүжилтаа зарим санхүүжилтаа босгохын тулд энэ талаар та нэг тодруулаач. Иймэрхүү нэг буруу ойлголтууд байж магадгүй. Тэгээд залруулахад бол ер нь манайх Холбоот Интернэшнл энэ төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шийдээд барилгын ажил хийсэн. Тэгэхээр энэ төслийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд захиалагч тавталгын төмөр зам компани, санхүүжүүлэгч Эрдэнэс тавталгын компани, тэгээд гүйцэтгэгч Холбоот Интернэшнл компаниуд хамтран олцсон. Тэгээд тухайн талууд нь бол тавталгын гашуун сухай чиглэлийн төмөр замын барилгын ажлын санхүүжилтийн гэрээг хоорондоо байгуулсан. Тухайн гэрээний хавсралт болох нүүрс нийлүүлэх гэрээг Эрдэнэс тавталгын компани болон Холбоот Интернэшнл компаниуд хоорондоо байгуулж санхүүжилтийн холбогдох нөхцлүүдийг тохиролцсон байгаа. Тэгээд тухайн гэрээнд ямар нөхцлөөр юу гэж тохирсон бэ гэх юм бол барилгын ажлыг бол 30 сарын хугацаанд дуусгаад 2022 онд бүрэн хүлээлгэж өгөх юм байна. Харин гүйцэтгэгчийн санхүүжилтийг бол 2024 он дуустлах хугацаанд буюу нийт 60 сарын хугацаанд тогтсон хуваарийн дагуу нүүрсээр иргэн төлнө гэж заасан. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ тодорхой хэмжээнд дараа төлбөрт нөхцөлтэй гэрээ болж байна гэсэн үг. Тэгэхээр бас энэ дараа төлбөрт нөхцөлийн хүрээнд үүсэж байгаа зарим тодорхой хэмжээний санхүүжилтийн зөрүүг гүйцэтгэгч буюу Холбоот Интернэшнл компани өөрөө бусад их усүрээс босгож төслийнхаа санхүүжилтийг ерөнхийдөө бол амжилттай хэрэгжүүлэх тийм үүргийг бас хүлээсэн байгаа.